итгэхгүй болохоор амар шуугаад итгий. За гоё боллоо. Одоо сонсъё. Тэнцэг суушиг сарны туяа Гялталцан шүүдэр суудан өнгөтэй Мэдрэн хүлээх миний дотрын Гялайган цайдгал харчамаагаан Дурсан суусаар Дуудан санахаан Завдан биш цавдан миний гэлтэй. За энэ ямар нэртэй дуу вэ? Дууны нэртэй. Өнгөрсөн нэгд өдрийн сүүлээр энэ дууг таалгаад тэгээд амжаагүй одоо хэдүүлээ гэрийн даалгавраа хийж байна. За мэдхгүй байна. Халбуусан баярлалаа өдөр сайхан өнгөрүүлээрэй. За. Эфир өсний дугаар 77 78 83 77 77 88 30. Манай Юма Хироста юугаа сайн хийсэн байна. Гэрийн даалгавраа сайн хийсэн байна. Зөв хариултыг хичээл ороод ирчих. Би албаар ингээд нөгөө хариуг нь өнөөдөр ерөөсөө яахгүй асуултуудыг хариулт нь харахгүйгээр бас нэг сонсч үзнэ. Нэрээ тэгээд квест нэг оролцож үзнэ. Би мэдгүй мэн. Тэгээд юу ягараа нэрээ сонсогчтой нэг талаалаад тэгээд сайхан хариулах гэж үзэхгүй юу? За тэгээ. 8820. Сайн байна уу сэр том. Үглэр юм дээ. За хэдүүлээ нэг дуу сонсож байгаа. Энэ дуу ямар нэртэй юм бэ гэдгийг тааж байна. Намрын шүн. Намрын шүн. За. Одоо сонсоод шууд нэрийг мэдчихсэн үү? Эсвэл нийт өдөр сонсоод юу яасан? Мэдчихсэн. За. Мондаг. Тэгвэл дараагийн асуулт. Чингис хааны 2 дугаар хөвгүүнийг хэн гэдэг вэ? За тэр читэй. За энийг бол мэдх юм байна. Түмжний дүү. Биш юу вэ? Чингис хааны хүү. 3 тийм. 2 1. За, холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрөөсөн. За баярлалаа. За энэ асуултан дээр дараагийн үнэ аавна 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу холбогдноо. Эрт тэгээс Өглөөний минь цагаан орцол нарка. Өглөөний минь би дээ. сайхан амраагүй нарка. Яагаад гэвэл чи залгана гэж хэлчихэд эргүүлж залгаагүй. Залгаагүй лөө. За өнөөдөр залгана. Наркаг нөгөө нэвтрүүлэгтээ орж оролцвол гадж өдрөө залгасан байхгүй. Тэгээ эрэг таатахад зочноор орооч игээд тэгсэн чи эргээ залгая гэж хэлээ нам өмөрсөн. Ай. Одоо тэгвэл чанга асуулт асууна. Чингис хааны 2 дугаар хөвгүнийг хэн гэдэг вэ? Юу штэ одоо наад зүч цагаатай гэл явчихлаа гэдэг. Тий зүч цагаатай гэл явчихлаа. Одоо бороо хэлээд зүгтчих. За цагаатай. Мерлин Монро хэн гэдэг ерөнхийлөгчд зориулаад төрсөн өдрийн дуу дуусан юм бэ? Нөгөө буудалдаг. Хэн хэм бэ? Кеннеди. За баяр хүргэе. Джон Кеннеди. Ялтын асуулт. Ямар нэртэй дуу вэ гэсэн байна? Дуу таахны. За одоо мэдхгүй л баг. За энэ дуудыг мэдхгүй юм бэлээ. Би гэхдээ яг ингээд сонсогчдод тааруулж дуугаа сонгодог шиг яг өөрийнхөө өксөө сонирхол нийцүүлдэггүй шүү. Мэдхгүй тэгж санагдахгүй шүү. За сонсъё. Чи бид нарыг ингэж бодож юм уу? Нөө морины бат хоёр шатч. За нэр нь үү те? Адуучны юу гэдэг вэ? Адуучны юу юм бол нэрээ? Дууны нэрийг нь тааж байгаа. Морины бат хоёр дуулдаг. Хотл яриад өвөр Монгол хамтлаг дуулж байна. Өвөр манай морины бат хоёр. Тэгээд за адуучны золбоо молбооч нэг юм их юм байна. Адуучны золбоо биш юм байна. Хадгалсан баярлалаа. За нэг адуучтай юм байна. За адуучтай жадуутай юм байна. Одоо яг нэг юм адууны тухай дуу хийж байгаа хүмүүст бол гоё дууны нэр санал болголоо шүү дээ. Адуучны золбоо. Адуучны золбоо. За дээрээс асууж 90 40 нэр. Өглөөний минь наман байна. Өглөөний минь намана. Ямар нэртэй дуу сонссон бэ? Сая удаа төхөлт шиг бас адуучны хиймэр. Адуучны хиймэр биш юм байна. Холоос нь баярлалаа. Сайхан өнгөрүүлээрээ. За миний бодож байгаа мөн үгүй юу? Би одоо нэг үг бодчиход байна. Мэдхгүй. Би яг нэр мэдхгүй юм байна. За энэ асуултан дээр 3 дахь үнэ авч байна. 80-88 өглөөний минь. Өглөөний минь. Ороо юм байна. За би баныг дуу сонсож ин дуугаа сонсох уу? Энэ ч нөгөө нэг адуучин ингээд зурд.
Адуучин биш юм байна уу? За энэ хариултыг хэлье. Энэ отрын адуучин гэдэг дөө. Отрын адуучин би унах гэсэн. За таны хувьд эхний асуулт. За. Оточ мал бурхныг юунд ивэлтэй гэж шүтдэг вэ? Эмэлгийнхэн болоо ангаах. Баяр үргээ. Эрүүл мэндийн бурхан гэдэг тий. Баяр үргээ. За дараагийн асуулт. Адитас ямар улсын брэнд вэ? Адитас зэнзаа Адитас Америк биш хаа надад цаг туссан байна. 3. За Америк гэл. Америк биш юм байна. Холбосон баярлалаа. Өдөр сайхан өрөөлөөрэй. За. Дараагийн сонсогч хүлээж байна. Хоёул хамтран ажиллагчид танилцуулчаа тий өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 8 цаг 20 минут болсон байна. Эрүүл амьдралын амтын мэдрэг суурайтаагаар Юна Муни сүнхчлийн ундаа хамтран ажиллаж байна. За 2023 оноос Gift компани хэрэгжүүлсэн Юна Муни брэнд нь богино хугацаанд зах зээлд хэрэгүүлсэн брэндуудаа болсон байна. За Муни нь зөвхөн сүн хүчлийн бактери бус эслэгээр баяжуулсан сор ганц бүтээгдэхүүн бөгөөд дархлаа, хоол боловсруулалт, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн зэрэг олон талын ач холбогдолтой төгс өдөр тутмын ундаа. За ер нь бол ээжүүд нөгөө хүүхдүүдээ яг ингээд нөгөө олон тоогоор нь авчаад тэгээд хөрөгчөндөө хадгалж агаад өдөрт нэг өгөөд лээ. Манай дүү бол одоо ингээд нийтлэгөр орохороо энэ дотроо 5 тайм байлаа шүү дээ. Тэгээд нэг 15 шиг авчаад 20 хүүхдээ нэг өдөрт өгөөд байд юм билээ. Тэгээд энэ тохиол яаж юм гэхээр хүүхдүүдийн дархлаа айгуу сайн сайжирч байна л та. Яагаад гэхээр энэ нөгөө гидсэн байгаа ашигтай бактериудын тоог дэмжиж өчөж байгаа учраас за тэгээд ханаа томоо хүрэхгүй биеийн ерөнхий дархлаа айгуу сайн байна. За хэн энэ бүтээгдэхүүнийг хэрэглүүл зохимжтой юм гэхээр эрүүл хооллолт эрхэмлэлтийг хэрэглэгчид энэ бүтээгдэхүүнийг сонгох нь байна. Хоол босруулалт дархлааны асуудалтай хүмүүс за мөн жирэмсэн болон төрсний дараах эмэгтэйчүүд энэс гадна ажил хэрэгч хөдөлгөөн багтай амьдралтай хүмүүс уухад айгуу тохиромжтой гэж байгаа. Одоо бид нар шиг ингээд өнөө суудлын ажил хийдэг. Өдрийн 8 цаг суудаг хүмүүс бол айгуу асуудалтай болчиход байдаг шүү дээ. Маш амархан таргалах гад байдаг. Боцин солилцоо удаашрсан байдаг. Айгуу хэцүү. Тэгээ дээрэс нь хоол босруулах хэрэгтэн систем тийм хангалттай сайн яг ажиллаж чаддгүй те. Тэр тохиолдолд бид нар сүн хүчлийн ундааг ууж өдөр тутмынхаа энэ нөгөө нэг эслэгээр баялаг учраас хоол босруулах юугаа процессыг дэмжих нэ. За ерөөсөө өөх тосны агуулмжгүй юм бүтээгдэхүүн юм байна. Тэгэхээр та өөх тос айдаг бол санаа зовох хэрэггүй. Тэгээ 72 цагийн эслэлтийн бүрэлдэхүүнтэй одоо 1.5 г эслэхтэй за ийм бүтээгдэхүүн бол дархлаа дэмжин цусны холестерин чихрийн шижний эрсдлийг бууруулдаг үйлчилгээтэй. За ходоодны эзний үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. За хамгийн гол нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалдаг ийм үйлчилгээтэй. Гол нь өдөр тутамдаа ууснаар дархлаа маш сайн дэмжинэ. За хоол боловсруулалт бол сайжирна. За тэгээд яг уугаад амсахад нэрээ жоохон чихэрлэг санагдсан. Гэхдээ энэ нь яг чихэр ихтэйдээ биш, ашигтай бактери нь сүүн дэх лактоз буюу сүүн чихрийг задлаад сүүн хүчил үүсгдэг. За энэ тийм амт өгöd байгаа юм байлээ. Тэглээ яах вэ? За тэгэхээр зарим бүтээгдэхүүнүүдээс хит хитэн байдлаараа давуу талтай, зарим хүмүүс нөгөө лактоз шингээж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр лактозын мэдрэг байдаг ийм юутай байгаад байдаг, одоо онцлогтой байгаад байдаг. Тиймээс ашигтай бактериуд лактозыг үргэлжлэн задласнаар тэдгээр хүмүүс ч гэсэндээ одоо сүүн бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болж байгаа. За мөн сүүн хүчил нь муунын үрчийг дарангуулдаг, харин сайн ашигтай бактериуд өсөж үржих орчныг бүрдүүлж өгдөг учраас энэ нь таны гидсний эрүүл мэндийн маш их тустай бүтээгдэхүүн байна. За ханаас худалдаж авах юм гэхээр ерөөсөө томоохон супермаркетуудаар худалдаалагдаж байгаа. Тэгээ дээрэс нь Юнагийн бүх салбаруудаар худалдаалагдаж байгаа. Юна ресторан биш тийм ээ. Бүх салбаруудад нь байгаа худалдаж авч болно. Тэгэхээр та бүхэн хоол идснийхаа өмнө эсвэл хоол идснийхаа дараа Юнагаас жишээлбэл нэгийг худалдаж авах юм бол таны тэр хоол босруулах процессыг дэмжиж өгнө гэсэн үг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 11 11 гэсэн дугаараас аваад 77 11 11 Юна Муни гэсэн Facebook хуудас байна. Бас мэдээлэл авч болно. Эрүүл амьдралын амтын мэдэр Юна Муни сүн хүчлийн ундаа хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогч 9661. Бэнэ. Макс масан. Макс. Мас. Мас. За Макс. Адитас ямар улсын брэнд вэ? Адитас Итали юм уу, Испани л багтаа. Аль нь биш байна. Холбоосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөрэй. Хоёр хөлбөр хэлж байна. Хоёр хөлбөр хэлсэн хүмүүсийг ерөн шууд унгааж ах уу? Хоёр хөлбөр хэлэхгүй шүү. Зөвхөн нэг хөлбөр хэлнэ гэд. За дараагийн сонсогчийг 77 77 38 83 77 77 88 30 авна. 99 өглөөний мэнд. Өглөөний мэнд ариун бол байна. Өглөөний мэнд ээ. Ариун бол Адитас ямар улсын брэнд юм бэ? Герман. Баяр үргээ. За дараагийн асуулт. Модны дархан Жипето хэнийг бүтээсэн юм бол? Модны дархан Жипето.
Чипето. Пиноккио. Вау, Пиноккио баяр үргээ. За, хурмын зар гэдэг шүлэг байдаг аа. Энэ шүлгийг хэн бичсэн болоо? Хормын зар гэсэн үү те? Тий. Хормын зар. Гүүний сүүл хөл дундуур харуулсан намрын өдөр гэл хар нүдэн чиний хурмын зарыг олны салхинаас сонслоо. Устай хавчийг чинь тэнэлсэж явсан худгийн асар тэллээ. Уулзууж өчөрч байсан намхан толгоддоо дуулгалаа гэдэг нэшилэг байдаг. За 77 38. Мэдгүй нэ. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За. Дараагийн сэгч 86 тэг. Баяр үргээ. За хурмын зар Бэнэ. Байна. За уулын мэд. FM биш үү? Мөн байна. Та мэдгүй нэвтрүүлэгт холбогдсон байна. За байна. Сайн байна уу? Хэн блэ? Төмөрч өдөр байна. За төмөрч өдөр. Хурмын зар шүлгийг хэн бичсэн бол? Юу гэ? Хурмын зар гэдэг шүлэг байдаг аа. Баавал Баавал бичсэн шүү дээ. За баяр үргээ. Утсан спикер дээр байгаа мó нэлийн цаана байгаад ахын сонсогдоод. За. За дараагааг болж байна. Зөвлөлт холбоот улсын удирдагчдаас Жугашвили гэж хинийх нь жинхэнэ нэр вэ? Хин гэж? Жугашвили. Брежнев. Холбогсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Байна. За, өргөжлүүлээ дараагийн сонсогчтой аван 77 38 83 77 77 88 30 гэсэн усны Дуу шүлгийг бол барахгүй л юм байна би. За. Дараагийн сонсогчийг авъя холбогдсон байна. 88 77 холбогдчихэ. Өглөөний мэнд. Өглөөний мэнд ирсэн байна. За, ирсэн. Зөвлөлт холбоот улсын удирдагчдаас хинэн Жугашвили гэдэг юм нэртэй юм бол? Сталин юм болов? Сталин баяр үргээ. Тэгэлгүй яах вэ? За дараагийн асуулт юм байна. 2008 оны Паралимпийн авраг Баатар Жав спортын ямар төрлөөр алтан медаль хүртсэн бэ? Чи харваа байдаг баха. Баяр үргээ байт харваан төрлөөр авсан. 2008 онд ч бид нар 2 алтан медальтай шүү дээ. За одоо ялтын асуулт болсон. 3 болж дорж байна үгүй. 8 онд гэсэн үү? Тий 2008 оны 3 төр чинь нөгөө 3 билүү? Төвшин баяр 2 Бадрууган Давидч бас алт авсан билүү? Тийм билүү тий. За тэгвэл 3 болж байна тий. Бод мөрийн зэргийг хэн зохиосон бэ? Бод мөрийн зэрэг. За, стамитгүй байна да. Очлаарай дараагийн өндөө боломжтой. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Асуулт байсан. Харин тий. Одоо манайхан аргун та нар нэг тал учраас аргунаас хаяа нэг жоохон тусламжлалс гуйл та. Утсан тасарчлаа. За 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар шүү. Энэ асуултанд нэрхий орж ирэх нүү. За ер нь комментээ хараад сууж идэг да. Дэлхийд өнөөдөр гацаагүй өрнө та мэдгүй дандаа гацах ингээд харин тийм ээ энийг юм жоохон тэнх асуудал байгаад байна уу яагаад ингэж боцоо. За 9985. Дээрээс 85 байна уу? За авсан тасарчээ. За хитрхи олон дуудлага ирэхээр гацдаг юм болов уу? 98. Өглөөний мэд хэлб байна. Өглөөний мэд. Бодморын зэргийг хэн зохиос юм бол? Богд зонхоо гэдэг нь л. Богд зонхоо. Баяр үргээ. За дараагийн асуулт. Жорж Харрисон ямар хамтлагийн гишүүн бэ? Цохнууд буюу Beatles. За одоо ялтын асуулт. Өвдөс Limp гэдэг дөөр байдаг аа. Энэ дөөрийг хэн бичсэн юм бэ? Мэдх юм байна. Өвдөс Limp. Magic Flute. Энэ читал дөөр үстэй. Аргуул төхөлж өгөх бах та. Төхөлтэй. Би гэхдээ батгч нөгөө мэдгүй байна. Гэхдээ биш үү би Итали биш гэж бодож байна. Би бол Итали биш гэж бодож. Моцарт чинь юу л Моцарт өглөө. Баяр үргээ Моцарт бол Итали ш. Яа би арай өөр юм уу гэж. Хайди Итали биш гэж хэлж байна. Хоёулаас та яг хоногч байна. Өнөөдрийн анхны ялгч юу? Тий, холбосон баярлалаа баха. Баяр үргээ. Өдөр сайхан өрөөлөөрэй. За. Өнөөдрийн анхны ялгч байна. За дараагийн сонсогч 8861. Өглөөний мэндийг мөнхөд тахна. Өглөөний мэнд. Мөнхөд тахаа. Эхний асуулт. Орчноо дагаж өнгөө хувиргадаг гөрвлийг юу гэдэг вэ? Юу дагдаг? Орчноо дагаж өнгө нь хувирдаг гөрвлүүд эдэг те? Юу гэдэг вэ?
кинотойгоо дүнгэл хөвөрдгийг хамилон гэдэг үү? Хамилён. Хамилён гэдэг штэ баяр үргээ. За. Гена Матар хөөхлөө кино мэдэн штэ тий. Аха. Гена Матар ямар хөгжим тоглодог вэ? Баян өөр хөгжим. Баян хөөр хөгжим баяр үргээ. За тэрийгч нэг мэдээд байгаа. За одоо та хоёр Ялтай асуулт дуу таалгана. За. Дуу сонсоод ямар нэртэй дуу вэ гэдэг дууных нэрийг дууны нэр үү? Тий. За. За одоо хэдүүлээ сонсоод үзээдгий. За мэдэх нү яах вэ? Төрсөн нуранаар зөв тойрон мэргэлцсээр төтгөн зэлэг шовууц тэнгэр эмжин хөрлөө дагаж нисгээс дургүйцэн нуугдэн хоцор хүрсээ дараарн гэж тайхруулаад дагуулан нисээр отлоо сонсооч гоо. За цаг явсан. Мөнхөд Дууны нэр нь ишээ мө. үгүй дууных нэрийг Дууны нэр гинэ. Дууны жаргал сангуу дуулж гэнэ үгүй. тэгж гин. Ай. Тэгж гин. Тэгвэл одоо Чингис дууных нэрнийхээр одоо юу юм бата? Яг ингээл үргэлжлүүлээл энэ дууны нэр нь дуулагддаг байхгүй дуугаа мэдчих яах юм бол. Сонсч ирсэн болов? Тий. Жаргал сахан дуулаад авчих юм тэгээд 3. нэр нь орж ирэхгүй нэ. За. Олбосон баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй хаа. Бүгдсэн баярлаа. За нэвтрүүлгийн дэмжин ажлагчаа танилцуулъя. Дэмжин ажлагчаар Орион. Чокопай та бид бүхний сайн мэдих Чокопай дэмжин ажиллаж байна. За Орион брендийн онцгой эрхтэй оригинал Чокопайын үйлдвэрлэгч компани энэ жил Монголын маань үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын маань нийт хэрэглэгчдэд зориулсан Чокопай бүтээгдэхүүнийг гадрах савлгаанд 93 наадмыг зураглан ийм хөргөн савлгаатаагаар үйлдвэрлэгдэж байна. За одоо наадмын ийм зурагтай Чокопайг би анзаараагүй байсан Чокопай энэ гэсэн чинь энэ дэр наадмын ийм 93 наадмын зурагтай юм лээ. За ийм савлгаатаар үйлдвэрлэгдэж байгаа. Одоо гадар бүх дэлгүүр худалдааны төвүүдэд зарагдаж байгаа шүү. тэгэлгүй яах вэ? За баярлалаа дэмжин ажилласан Орион байлаа. Намаа үргэлжлүүлээд дууныхаа үгийг дуусна л гэж энэ анзаарсан хүмүүс шууд хэлэх нэ шүү дээ. 9561 Бано. байна өглөөний минь. Өглөөний мэд яа. Анхол нэгэн цагаас продукт өнөөдөр ямар Цтай өдөр вэ? вэ? За тавтай морь. За хэдэн жил та мэдхээ сонсож байна? Гүй би энэ хутлаа гэсэн анханаас нэглээ сонсч байна. Оо вау. За хашгаатай нэг 2 удаа олгогдсон ерөөсөө энэ та мэдхүүд орох гээд одоо 4-5 жил болов. За ямар нэртэй дууг дуулж байна вэ гэсэн хэдүүлээ дуугаа сонсох уу? Наадмын чинь сая сонссон шууд нутх болоогүй лөө. Шууд нутг буцаагүй баяр үргээ. Шууд нутг буцаагүй гэж дуулдаг тий. За баяр үргээ. Таны хувьд дараагийн асуулт буюу 2 дахь асуулт. Бүгд найрамдах Монгол ард улсын мөнгөн дэвсгэртийн хамгийн их тоотой мөнгө нь хэдтийн дэвсгэрт байсан бэ? Бүгд найрамдах Монгол ард улсын уу? Ааха. 25-ын дэвсгэрт байсан. За үгүй мэнэ. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Зуутих штэ хүүрээ. За одоо яг анхудаага холбогдож байгаа баяртай хэмжээгээ шууд авчи. Гой хараалаар яаж үг мэлаж өглөө. Нэрээ хийлээ. Хоолондоо. Одоо дараагийн удаа тийм байхгүй. Өнөөдөр зүгээр айгүй гоё анхудаа холбогдож байгаа ингэж авч байгаа шүү. Баярлалаа үүдээ. За. Надад баярлаж яах вэ? Би бас энэ чинь шалгуулсан. Одоо таны хувьд 3 дахь асуулт. Сүүлчийн мөсдлөгийн үед амьдарч исэн хуурай газрын хамгийн том амьтан юу вэ? Сүүлчийн мөсдлөгийн үед амьдарч исэн шүү. Энэ ойлгомжтой юм шүү. Сүүлчийн мөсдлөгийн үед үү? Нөгөө арслан заагаа гэрс. Вау. За анхудаа холбогдоод анхудаага ялгаж болчдөг юм байна. Нэр нь хэн блэ? Пүрүжав. Баяр үргээ. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За та өдрийг сайхан өнгөрөөлөө. Тэгэл майнамаар өнөө 3-аас сонсол явж байгаа хүндээ одоо машин дотроо ажил дээр. За. Баярлалаа. За дараагийн сонсогчийг авъя. 8865. Өглөөний мэндийг болдоо. Өглөөний мэнд ээ. Өглөөний мэндийг болдоо. За Тэнцэн Гяцо гэж хэний нэр бүтэн нэр вэ? Хин гинэ? Тэнцэн Гяцо. Тэнцэн Гяцо. Ой. Тэнцэн Гяцо. Тэр миний бодож байгаа мөн үгүй юу? Нөгөө юу
гэмдэ нэг уус руу анх гасан юм шүү. Биш байна. Тэнзэн норгоо юу? Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Тэнзэн. За баярлалаа. За баяртай. Тийшгээл нэг төхүүнч төхүүл юм байна тийм ээ. Тэнзэн ин заримдаа дэнзэн ин. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдноо. За аргунд ямар нэгэн санаа оноо байна уу? Байна л да хэлж болох юм уу гэл. Би одоо бодвол их том л дүр байх гэж бодож байна л да. Тэгвэл чи яг таацсан байна. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдсон шүү. За дараагийн сонсогчоо хүлээж байгаа хэн залгаж орж ирэх нь вэ? Холбогдсон байна. 89.6. Өглөөний мэнд. Нараа. Өглөөний мэнд. За зөв хариулсан байсан нараагч. Хэн блэ? Далай лам. Хэддүгээр? Хэддүгээр далалам гинэ. 14-р далай. Тэгэлгүй 14-р далаламын нэр юм байна. За 100 жилийн дан ямар хоёр улсын хооронд болсон юм бэ? Бургундууд, Арменчууд. За тэрийг бол мэдх юм байна. 77 38 83-руу манайхан юу аашгүй. Эфрийн юугаар завар заалгаж байгаарай. За нараач цаг дууссан. Тийм үү. 3. Сандгүй. За холсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Нараач манай эфирд ирж орж исэн. Айгуу мэдлэгтэй. Сайхан мэд юм билээ. Багш мэрэгчлээ гэсэн нэрээ. За 77 77 38 83 77 77 88 30 руу заалгая шүү. Нөгөө сурагчид амарсан манай утас ер нь жоох юу вэ нөө? Залгах хүн цөөхөн байна уу юу? 80 11. Байна. Байна. Нэр нь юм билээ. За. Моги. Моги. 100 жилийн дан ямар хоёр улсын хооронд болсон юм бэ? Юу нэ? 100 жилийн дан гэж нэрлэгдэх юм дан болсон байдаг түүхэнд энэ ямар хоёр улсын хооронд болсон бэ? Англи Франц. Англи Франц. Баяр үргээ. Англи Франц хоёрын хооронд болсон. За дараагийнх нь ямар нэртэй дуу вэ гэд нэг хэдүүлээ нэг дуу сонсчоо дууны нэрийг нь таах юм байна да. За. За, чин Тарантай салхинихээ хэлсэн. Салхинихээ баяр үргээ. Салхинихээ гэдэг дуу. Хэн дуулж ирсэн бэ? Тэмүүчин гэдэг залгад болчихсон. Энэ нөгөө My Voice дорохтод болсон. За, одоо ялтын асуулт. Муур багш гэдэг үлгэр байдаг аа. За, энэ үлгэрийн муур лам багшаас юуг нь хулгайлцдаг вэ? Эрхийн хулгайлдаг. Эрхийн хулгайлдаг. Аргу мэдчихсэн үү? Би унах байсан юм. За, манай ялагчийн нэр нь Мөги те. За мөги баяр үргээ өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За. Заримдаа угаасаа ингэж мэддэг юм шиг бүрлэнгөөсөө орж ирдэг тийм. Яг цээжэр бат ингэхээр бас хэцүү юм байна. Орж ирэхгүй юм. 88 дэх байна. Сайн байна уу? Сайн байна уу? Хинтээ алгацсан бэ? Амраа байна. За, амраа. Юу шууд уцаараа ярьж байгаа тий? Тэгж байна. За ойлголоо. Эхний асуулт. Египтэд байдаг Сфинксийн хөшөө ямар амьтны биетэй вэ? Наа чи нэг арслан гэлгөөтэй хүний төлгөөтэй юу л арслангийн биетэй хүний төлгөөтэй лөө. За баяр үргээ. Арслангийн байдаг Сфинкс гэж яана арслангийн хөшөө те. За одоогийн Далай лам хэддгээр Далай лам юм болоо? За 14 биш лөө. Биш илүүгээр чи яах юм мөнгө юм бэ? За одоо ялтын асуулт ирсэн байна. ертөнцийн мөр оржээ. Номгүй явбал ав дээр гимшил. Номгүй лам хурал дээр гимшил. Уйлгүй хүүхэн хаана гимшил гэдэг вэ? Худад юм болов? Худын да яахаар гимшилээд юм. Худ шүү. Хатмын да гимшил. Хатмын да биш юм байна. Худ гэхээ. Холосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Хамтсандаа баярлалаа. За. Гэтэ сая хадмин да гэдэг хөлбөр ер нь жоохон утгын хувьд бол төгсөн шүү.
За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаарлаа холбогдноо. За. Дараагийн сонсогч холбогдсон байна. 88 Өглөө. Уучлаа. Өглөөний мэнд ертөнцийн 3 таарсан. Өглөөний мэнд. Номгүй явбал ав дээр гимшил, номгүй лам хурал дээр гимшил, уйлгүй хүүхэн хаана гимшил гэдэг үү? Гэрт юм болов. Гэрт биш юм байна. За, өдрөө сайхан өрөөлөөрэй. За. Дараагийн сонсогч 95 Өглөөний мэнд. Өглөөний мэнд хинтэй холбогдсон? Жокер. 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 За, Жокер 3 дахь хүн болж байгаа хариултаа шууд авч болно. Номгүй явбал ав дээр гимшил, номгүй лам авах юм уу? Хормон дээр гимшил гэдэг юм байна. Хормон дээр. За. Эхний бодчихсон хөлбөр зүв байна. Тэгээ тэрийг өөрчилсөн үү? Тэгээ унах байсан. Би бас тэгж бодсон юм аа. Хормон гэхлээр бас арайч бас биш юм уу луг өөртөө итгэв. Хормон дээр ингээд ингээ хүнтэй суучих байсан байж тээ. Тэгээд одоо би үүл мүлгээ сурж яахгүй яваа гэж гимшлэг болтой юм аа. За. Таны хувьд ихний асуулт гэсэн үг. Газар нутгийнхаа хэмжээгээр Ватиканы өмнө орох хамгийн жижиг улс юу вэ? Ватиканы өмнө орох. Ватиканаас арай том гэсэн үг. Чүч жоохон том гэсэн үг л дээ. Исланд. Биш байна. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан өрөөлөөрэй. Мөн үү? За, хоёулаа хамтран ажиллаж танилцуулсан Улаанбаатар хотод 8 цаг 40 минут. Аялалд гарахаас өмнө наклада шалгуулаарай. Япон чанарын Такатагаас чанар бол аюулгүй байдал Акибоно наклад хамтран ажиллаж байна. За, Акибоно наклад нь Японы Ямагата хотод байрладаг үйлдвэрлэгддэг. Тэгээд Акибоно наклад бол хамгийн гол нь керамик материалаар хийгддэг. За, наклад ямар материалаар хийгдэхээс хамаараа дууралт, за тоосчлт үүсгэх хэсэг, за үнэр үүсгэж байдаг. За тэгээд хэр хурдан илэгдэх, хэр чад сайн барих вэ гэдэг нь материалаас нь шууд хамаардаг. Тэгэхээр Акибоно наклад бол яг энэ керамик наклад бол хурдны галт хэргийн накладыг хийдэг юм билээ шүү дээ. Тэгэхээр ер нь бол керамик наклад бол маш чанар өндөртэй, өндөр одоо зэрэглэлийн наклад гэж байна. Тэгээд тэр тусмаа бас удаан эдлэгээтэй байдаг. Дуу гаргадаггүй, тоосчлт үүсгдэггүй болохоор эрүүл мэндэд бас асуудалгүй байдаг. Ийм наклад яг таг одоо аялалд одоо наклад бас чухал шүү дээ. Айгүй чухал тий. Ер нь бол аюулгүй байдал гэдэг байгаа чинь ерөөсөө л накладны хийх үүрэг гэж хэлж болно шүү дээ. Би нэг хөдөө явж байгаад бага байхад дорнч явж байгаа. Тэр үед ч одоо 2-3 хоног явдаг байлаа. Дорнтоос нааш цааш. Тэгээ явж байхад яг замын гол наклад дууссан. За тэгэл ёстой хэцүү байт юм л өөр юмор орлуулаад тэгэл асуудалтай байдаг. Наклад бол бас ихэд чухал гэдгийг анх одоо олж мэдчихсэн. За, Акибоногийн хувьд болохоор оюун стандарт буюу тухайн хот маш үйлдвэрээс гарахтаа тавигдсан накладны чанар стандартыг хангасан. Оригинал накладыг ер нь бол нэг удаа солиход хурамч накладыг 4 удаа солигдчихийдэг гинэ. За, тэгэхээр бид нар нөгөө нэг харамч хүн 2 дахин төлнө гэдэг шиг нэмсэн эвтэйхэн, аятайхан чанартай бүтээгдэхүүнийг сонгоод хэрэглэжээрэй. За, зарж байгаа газрын хувьд болохоор Таката Япон сэлбэг альбиасаар борлуулдаг. За, тэгэхээр Такатагийн хувьд бол Улаанбаатар хотод 6 салбартай. Баян бүрдэд байгаа, Нийдвэр хороололд байна, Хаануулын мартад байгаа, Сансрын мартад 10 дугаар хорооллын мартад ТБТ андуудын замын уртал Panasonic-тэй ягаан байрны нэг давхурт гэсэн юм 6 хаяг байдаг. За тэгээд утасны дугаар нь бол айгүй чухал. Яагаад гэхээр Таката чинь зөвхөн юу биш. Наклад биш. Сэвчээ мэвчээ ерөөсөө хэрэгтэй бүх юм одоо асуудал үүсвэл энэ Такатагийн утасны дугаар аминд орно гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр 77 биш ээ. За утасныхын дугаарыг би яг буруу хэлчих шүү. 72 72 11 11 юм байна. 72 72 11 11 энэ дугаарыг тэмдэглэж аваад танд хотын хаач байсан ямар нэгэн сэлбэгийн асуудал гарах юм бол 72 72 11 11 руу залгалаа. Хотын тэр бусад тим авчираад өгөөч гэж хэллээ. Тэгээл ерөөсөө болоо гэсэн үг. Takata Japan Auto Parts гэдэг энэ Facebook хуудсыг та бүхэн дагчаарай. Эднийх дээр айгүй гой мэдээллүүд ордог. Тэгээд ялангуяа машин сайн мэддэггүй ийм хүмүүст бол айгүй зүгээр гой мэдээллүүд ордог. Яагаад би наклада солих хэрэгтэй бэ гэдгийг Takata-гийн Facebook хуудсыг дагах юм бол таавалж мэднэ гэсэн үг. За тэгээд дээрэс нь энэ 6 салбараас 4 салбар нь сервистэй байгаа юм билээ. Маш олон төрлийн үйлчилгээг жолооч нартай үн төлбөргөө үзүүлж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Аялал гарахаас өмнө наклада шалгуулаарай. Япон чанарын Takata-гаас чанар бол аюулгүй байдал Акибоно наклад хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн засагчийг авъя. 85.8 өглөөний мэнд. Өглөөний өдөр гамбаа байна. Өглөөний мэнд ээ. За гамбаа газар нутгийнхаа хэмжээгээр Ватиканы өмнө орох хамгийн жижиг улс юу вэ? Энэ Европын хаант улс оригуна. Одоо би одоо яг энэ хоёр ойрхон байх л байх гэж бодож баримж байгаа. Би хариултаа мэдгүй байгаа шүү хтэй.
За би одоо Монакогийн манд туус юм болоо гэж бодож байна. Тийм ээ. Монако нөө. Баяр үргээ Монако байна. Юу гэж бодсон? Би Сан Марино гэж бодож байсан. Зөв. Сан Марино ч бас нэг тийм Чих тэнийг асуулт нэр яга хоёр алдчихж байгаа. Энэ Көстер ирж байгаа танаа өгөөд Монако гэдгийг хариулж ирсэн шүү дээ. мэдгүй. Санахгүй нөө. Би танаа өгдөө хариулж ирсийг санаад байгаа юм. Тийм үү. Манай хүүч одоо бас тийм юм гаргаадгүй л дээ гэл. За дараагийн асуулт ахаа ямар нэртэй дуу вэ гэсэн бэ? Та бол амархан таачих уу? Тэнгэртэй залуу насны хаагуурн цөрсөн бүсвэвэж хатми хаяа гүшсэг миний харцыг яагаад татаад байна. За энэ ямар мэдхгүй юу? Жавхлан юм аа би зүгээр дууны нэрг бол үнэхээр мэдгүй юм. Сэдэн ташаас хуулда төөрөг тавилан гээд. Төөрөг тавьсан гэдэг дуу юм байна. Энэ жавхлан болохоос өмнө өөр хүнд болж байсан. Бараг бацуух гавьд дуулсан юм. Хин Хин хоолойг бол таниад байгаа юм зүгээр дууны нэрийг мэдгүй юм. Тийм. Өмнө нь өөр хүнд болж байсан. За ялтын асуулт. Шүү. Гамбар хоёлаа. Хичээнэ. За энэ амрах юм байна. Ромын паплам Христийн шашны ямар урсгалыг төлөөлдөг вэ? Католик. Тийм. За баяр үргээ. Аргуу та мэдгүй юу гинэ. Мэдчихнэ. Баяртай гамбах өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За нэг юм туслах хүнтэй. Гамбах бол 4 дахь ялагч болж байна. Нэг юм туслах хүнтэй байх чи айгүй гоё юм а тий. Мэдгүй аргуу наа. Тий. Мэдгүй гэж сонсож. Мэдвэл гол нь хэлж болох юм уу? Гэхдээ тэгэл яг нөхөрлж үж болно шүү дээ. Аха. 8886. Өглөөний цааж байна. Өглөөний мэндэ. Өглөөний мэндэ. За цоож ихний асуултыг асуунаа. Ямар асуулт таарсан гэхээр ингэж байна. Барак Обамагийн өмнө хэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан юм бэ? Барак Обамагийн өмнө хэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан бэ? Тарамп биш юм байна. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За дараагийн сасгчиг авъя. 99-7. Өглөөний өнгөрнөө. Бүрний өглөөний мэнд. Барак Обамагийн өмнө хэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан бэ? Обамагийн өмнө Буш юм болов. Жорж Буш. Буш баяр үргээ Буш байсан байна. За дараагийн асуулт буюу хоёр дахь асуулт. Исэхбаатар өөлийн ихийг булаах үед өөлөн их чилээдүүд миний үнэрийг үнсч яв гэд нэг юм өгдөг. Энэ юу өгдөг вэ? Миний үнэрийг альчуур өгдөг лөө. Альчуур биш юм байна. Голгосон баярлалаа. Хоёр ташаараа унтаа. Ташаараа унтсан. Юу хийсэн юм бэ? Чингис авлаа гэдэг нь үзэж байгаа нь мэдэгдэж байна уу? Ер нь кинонд гардаг юм уу? Юу вэ? Кинонд гардаг. Өөцөн тасарчлаа. 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаарлуу холбогдноо. За. Дараагийн сонсогч юм бэ? Нэвтрүүлэг дуусгаас өмнө хэд хэдэн хүн ялгаж болчмаар хэ 8811. Өглөөний мэнд очроо. За өглөөний мэнд очроо. Исэхбаатар өөлийн ихийг булаах үед өөлийн их чилээдүүд миний үнэрийг үнсэж яв гэд юугаа өгдөг вэ? Цамцаа өгдөг ба. Цамцаа өгдөг. Баяр үргээ. Цамцаа. За тэгвэл ийм байна. За. Очрогийн хувьд бол инээдтэй асуулт. Үгүй. Ер нь очрооч кинон дээр нэр юм уу штэ. За ямар кинон дээр өгнө нь эвгнээ юм асах болгонд чийл мэддэг шүү дээ. Амуур. Очроо арай л чамаг цэцэг жоохон дутуу өнлөд ам шүү. Би зүгээр шургаж байгаа юм шиг. За одоо ялтын асуулт. Нельсон Мандела хаанхын ерөнхийлөгч байсан бэ? Өмнөд Африк. Өмнөд Африк. За баяр үргээ очроо өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Мундаг өнөө манай очроо. За одоо нэг хүн авч явж хуцаа байна да. Тий. 77 38 83 77 88 30. За хэн хамгийн сүүлийн оролцож болох уу? Холбогдсон байна. 8889. Байна уу? 8889. Өглөөний мэнд. Өглөөний мэнд анх хоёр байна уу? За анх хоёроо өглөөний мэнд таны тарихны үйл ажиллагаа сэргсэн байна уугүй юу гэдгийг шалгая. Та 10 секундын дотор тоо бодно. 121-ийг 11-т хуваа. 10. Холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Ингээр сандарчдээ ба харин яг сандарчдээ. За энэ дөрөв нэвтрүүлгийн өндөрлөг цаг болсон юм шиг байна өө. Манай нэвтрүүлэг өнөөдөр 5 ялагчтай болсон байна. Сэлб, Пүрвжав, Мөөги, Гамба,
очроо гэсэн 5 ялагч болсон. Та тавда баяр хүргэе. Ерөөсөө үе дандаа 5 ялагч тодроод байна тий. За ихтэй үлний 5 6 7 тодорж байгаа тохиолдол байгаа шүү. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл амьдралын амтыг мэдрэх суурьтайгаар Юна мөний сүүгчлийн ундаа хамтран ажилласан. За мөн аялал гарахаас өмнө Наклада шалгуулаарай. Япон чанарын Такатагаас чанар бол аюулгүй байдал Акибана Наклад бидэнтэй хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээг улаансараа 9 цаг 10 минутаас хот топог нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.